Хай. Юу вэ? Ой. За өнөөдөр ингээд чэйж насглаа эхлэв дээ. Тийм чэйж насглаа яаж хийх вэ? Одоо нэг видео оруулаагүй тийм одоо нэг юм хий да тий. Тийм хамгийн гол нь чэйж насгал гэхээр яг биднээс өөрийнхөө хуваараа явахгүй зүгээр яг бид хоёрыг дүнгийн хэлж авах нь хийхгүй юм чинь тий. За яг үнсэлээд ойрхон нэг оруулж. За ер нь ингээд нэг чэйж ургадгүй тий чэйж нь ургадгүй хүний чэйжний тасгал ямар байдаг гэдэг нь одоо өнөөдөр үзүүлчих. Ер нь юуг гасаал тэр олсон тасгалуудаас илүү ихэлдэг юм л да. Яагаад тэгэхээр нөгөө шахалтан тасгалт нь илүү юу л 3 толгойн орчоод байдаг болохоор тэгээд илүү олсоор ихлээд хийчихнэ. Тэгээд өнөөдөр явуулсан тэгээд нэг манай энэ ажил дээр энэ repeat fitness-т өнөөдөр тэгээд бэлтгэл хийгээд үзүүлээ. Тэгээ хаана манай яваад үзсэн. Тэгээд хамгийн сүүлчүүд нөгөө Phoenix хийсэн те. Тэгээд тэр өдөр чинь тэгэл Viagra Megara угаал Coca-Cola татал янз бүрийг хийгээд байсан. Өнөөдөр миний Viagra AMG 40 г найруулсан одоо яг буухаараа дийлдэг. Ямар ч одоо бол нэг тийм юуныхаа одоо тэр тэмцээний бэлтгэлд орсон байгаа болохоор бас арай нэг жоохон яаж заах гэж хичээгээл шүү дээ. Хоолундаш барьсан байх. За хоолоо яаж баах яаж тогтуулсан жоохон теори идчихсэн тий. Одоо юу нэр арай нэг цэвэрлж ихсэн л дээ хоолоо. Теоригээд одоо тэгээд юу гэдэг юм те бидний дөрмөн мөрөл хассан л да. Би л хаа. Би одоо яг мэрхий буухаа баг болсон. Эргэж ухаа байсан. Гэтэ яг ингээд тэмцээний одоо бэлтгэлдээ орчиход хэлбэрхэн юугаар явчихдаг л да. Одоо нөгөө хэлбэрхэн хуваараар явчихдаг. Тэрний яадаг вэ гэхээр ер нь өглөөдөө те нүүрс сая хэмжээр өдрийнхөө тэр хэмжээгээр авах нь аваад те өөрийнхөө одоо тэр шагнал гэж авч байгаа нүүрсс ч болохоор жимс одоо тий чихлаад янз бүрийн тийм кекс миксэрээ би одоо миний хувь талаас ярьж байгаа шүү дээ. Тэр тим юмараа өөрөө өглөө тий өөрийгөө шагнаад тэгээд өдөртөө бол яг өдөртөө гэж 12 цаг тий тэгээд нэг 4 цаг хүртэл нэг баг зэрэг нүүрстэй хоолундаа идээд тэгээд 4 цагаас хойш нь тэгээд нүүрс сая хасчаад байгаа юм огт нүүрс идэхгүй илүү ноогоо идээд мах идээд байгаа. Ер нь тиймэрхүү тийм дизайнер л явж байгаа шүү дээ. Яг чиний дэглэм ярьж болно. Би болохоор яг шин дэглэм палео дайт тосны дэглэм барьж байгаа болохоор бас тэрийг тайлбарч хүмүүс ойлгохгүй л те. Ойлгож шүү дээ. Чи зүгээр л хэлэх гэж байна. Чи би яаж хийж байгаа гэхээр чи би чинь миний биеийг одоо зэмлэж байгаа батарей чи бол нүүрс ус биш тос амтны тос хамгийн олон яа төр тэр бас чинь боловсруулаагүй. Үнгээд хүмүүсийн бие чинь цаанаасаа ногоо тарьж эхлэхээс нь дандаа тосороо өөрийгөө ажилладаг гэсэн чинь амтны алж хийж идэв. Ер нь тос чинь хүний яг үндэсний энерги өгдөг одоо юу штэ макро ингээд сахар яг хүмүүс жоохон түүж иддэг гэсэн. Түүгээл яаж хэлбэ амтаа алаад түүгээл юу гэдгийгээс одоо нүүрсээс болоод жимс мэмс ч юм уу уралуудыг өөрөө тэрийг иддэг гэсэн. Эхэндээ бидээс зөвхөн тосоор л ажилладаг гэсэн. Тэгээ би одоо яг өдөртөө маш бага уурга идчихэж байгаа. Өмнөдөө би тэмцээн бэлж байхдаа өдөрт бараг 2.5 грамаар 1 кг бин дээр бодсон гэсэн чи одоо бараг 1.5-аар бод тий. Тэгээд миний масс яваад би одоо 80 кг-тэй бараг би тэмцээний дараа 75-аас дээш явахгүйсэн чи нөгөө тоссоо бүр их хэсгээд жоохон масс авахсан чи шууд нэмсэн. Нүүрсээсээ угаасаа би өдөрт 140-180 г барьж байгаа. Бэлтгэлийн өдөр юм уу өлөхгүй өдөр гэж шалтгаалтай. Тэгэхээр өөрийнх нь ерөнхийдөө хэдхэн юмнуудаа тарих мархаа хийхээс ажиллах гэж нэг цаахраа өгч байгаа. Жоохон цаахар заавал гаднаас орох хэрэгтэй. Цаахар гүйж болохгүй. Яг тэр чинь нөгөө 50 г-ыг тий би өөрөө хийсэн тарих ажил. Тий тарих хийсэн. Тэгэхээр тэрэл жоохон өндөрж үүж авах. Гэтэ яг эндээ би дүнгийн одоо тэрийг өөрийнхөө ангиас програмлж байгаа болохоор нөгөө тосны дэглэм оруулж авах шатаар явсан болохоор одоо бараг эцлүү хад өгч ийн. Одоо би яг уургаа бол бүр багсахад тосоо бараг 1 кг биендээ одоо уурга 100 г ичвэл би өдөрт 400 г тос идэнэ. Нүүрсээс 400 г тос чинь бас их шүү дээ. Би яг хааны тос юу бүх тос амтны тос ямар ч боловсруулаагүй тийм оливын тосоос жоохон хэрэглэн омега 3 гэж. Гэхдээ ихэнх нь миний тос бол амтны тос болно. Тэгээд би тостой мах идэх бүх юм тостой л идэх. Хааны махтан дээр шаарад идэх байгаа. Өнөг бүтнээр нунд гал омлет хийгээл тэгэл жоохон оливын тосноор шаарад тэгээд идэл байгаа. Ямар ч юм тархсан юм байхгүй. Жин айтаахан нэмэгдээд байна. Тэгэл одоо тэмцээнд бэлдэж байгаа юм чинь
жоохон нүүрсээс авсан. Одоо 180 жан одоо 140 болоод дараад нь 100 болгоод тэгээд нэг 50 дээр тогтчихсон. Тэгээд 50 дээрээ бараг 2-3-7 хоног тэмцээд тогтол барайл. Тэгээд явна гэж бодож байна. Тэгээд кардио гэсэн. Дэглэм одоо тий барьж байгаа шүү дээ. Хоолны дэглэм барьж байгаа. Тэгээд ямар нэмэлт хичээл хийж байгаа. Нэмэлт хичээл бол одоо яг ярьж байгаа үедээ жоохон нэмсэн глутамин, BC, оруулсан креатин бүх юм ерөөдөө ууж байгаа. Миний зардаг казеинага, whey protein, OAC дуртай шүү дээ тий. AMG одоо AMG ууж аргирийн нуугаал олон бүтээгнүүдээр өөрийгөө дэмжихгүй бол заавал яг гаднаас ч хоолны одоо хэмжээ өдрийн хэмжээний аренерс баг хөрөж мэдж айсаа булчингаа идэх дуртай байж тий. Дэрийг хамгаалах гэж энэс одоо гаднаас supplements хэрэглэж байгаа л өөрийгөө дэмжих ёстой. Тэгэхгүй бол тэрнгүү ингээл жирээрээ явах чинь булчин ч угаасаа том болохгүй шүү дээ. Томоо биемээ барьж чадахгүй. Тэгээд дасгалаа бид яг гэхээр тий хүн дээрээ тий ямар тийм ялгарх тийм олон давталт тийм амар хүн давтахгүй шүү дээ тий. Энд дараад нь хамгийн сүүлд 7-2-7-оор тэгж үзье гэж бодож байна. Одоохондоо бол яг хүн дээрээ л хийгээд явна гэж бодож чи ч гэсэн тэгж байсан тий. За ок. Одоо ингээл юугаа болохоор яг тэмцээний үед болохоор нэг гол нэмэлт хичээл бол яг бисаа ирэлж байна тий. Тэр нь бисаа ирэхэд одоо булчингаа хамгаалаа явчихна. Тэгээ дээрээс нь шүү ирлүүхээр одоо янз бүрийн үлцэн эдэн аминоо одоо хэрэглэж болж байна. Гэхдээ хамгийн яг үр дүнтэй нөгөө аминоо бисаа байдаг. Branch analyzer. Глутамин. Яг ингээд тухайн ингээд бэлтгэлүүд бол яг ингээд юунаас шалтгаалж явчихна уу? Одоо яг тэр өдрөөс шалтгаалж явчих юм уу? Одоо чи яг үнэндээ бол нэг тийм аим хүн дээр орхон шүүийн бас тийм хөнгөнөөр давталтаар орхон шүүийн илүү мэдэрч хийгээд байгаа. Одоо энэ тэмцээнийг болохоор илүү мэдэрч хийдэг тийм юу л оруулна. Гэхдээ үндсэн гурван дасгалыг бол нэг яахгүй л дээ. Доошлууд байхгүй л дээ. Сүүлд бол нэг 200 дээр бол нэг 210 оруулсан 7 татсан. Тэгээд тэр яг хэл болоо. Болно шүү дээ. Power гэдэг юм. Тэгээд ер нь тэгээд масса ерөнхий том масса тогтоохын тулд ер нь нэг хүчээ тогтоох, булчингаа тогтоох одоо тэр биендээ шаардлага өгсөн тийм ачааллыг бол ингээд өгөөл байгаа. Тий. За үед тэмцээн одоо. За эсвүүд байлаа. Окей. Yeah baby. Хөхөө оруулж. За ихний дасгал хөл төр эхэлж. Хөл төр. Ямарсаг хөлгөд хорсгоод тэгээ жоохон өвдгөөд тэгээд жоохон мөр идсэн халаа тий. Юундаа энэ дээр илүү өвдөх зорилттой хийж байгаа шүү дээ. Тий. Нэг тийм юм нэг чухал биш. Чин нэг чухал биш. Гол нь сайн хийхдээ шахаж өгөөд бариад зөв булгаад тэгээд энэ хоёр чийжээ задрахж байгаа юм шиг. Тий. Далаач чижээр ирсэн болов мөрийн урд 7 мараа оруулах. За. Тэгээд энэгээр ихсэн. Амаа онголож. Даваса. За бид дараагийн дасгал бол яг бас хөөлтийн дасгал тий. Машин дээр хэн тэмэн дээр хоёр оосроо нэг талаас татаад тэгээд зөөрийн одоо ерөнхийдөө доотлс хийж илүү хачаад байгаа. Хүн жинэгээр биш жинээс нь хааруулаад тэг хамгийн гол нь бүр ингэж явуулах өөр гараа ингэж нуусаад тэгээд доотлсгэн дээр жоохон тэгнээс тэр илүү гоё болж байгаа. Чингээ мен контрол чидэг мөрөө одоо бүр авшиг төлөөлөл мөрч ороод тэр яг энэ болохоор чиний жижиг илүү авч явахгүй басаа холбоос тийм хол хүрдэг болохоор яг энэ ч тасгаар тэгээд амбалаа сайн мэдээд илүү бүрдэнтэй тийм болчихна. Сайн хөөлөд мэдэн илүү сайн чиний асуун дээр хийж болохгүй шүү дээ. Нэг мөрөг хийж шээ. Яач. Орт халтлал одоо энэ кэнтэлэр их одоо тий яаж хийж байгаа хэрэг нөгөө их одоо ихний хоёр тасгалнаас хоёулаа контракц сайн өгдөг
Одоо нөгөө зангилтны илүү сайн болдог тий. Тийм дасгал байсан. Тэр нь болохоор илүү зангилж илүү хөдөлж өгнө, илүү хорсгоно. А энэ болохоор илүү тэлдэг дасгал. Доошо жоохон тэлгэж өгөөд тэгээд дээд хэсэгтээ нэг зангилтыг сайн өгөхгүй ч гэсэн хоёр талаас татчих хад бол одоо нэлээ их юм тий. Тэн зүр барих кандидат зөв өргөх тий. Тэр юмнуудыг одоо хянах шаардлагатай хянах хэрэгтэй тийм чухал ажил болохоор дараа нь хийж байгаа. Тэгээд эндээс эхлээд ингээс өргөжлүүлээ кандидат одоо ингэ шахаа явчих. Тэгээд дээж их надад ингэ. Окей, baby. Оцоо. За дараагийн дасгал бол дамбл пресс кандидат шахна. Тэгээд ерөнхийдөө техник нь бол яг бүх чэйжийн дасан дээр адилхан шиг 70 авчин тий. Доошоо буулгахтай амьсгаа авна. Бүтэн чэйжээр агаараа дүүргэн тэгээд дээшээ хэн дээр гар хоёр гараа дээр ойр. Талаа ихтэй амьсгаа авчихтэй тэгээд Oh. Одоо ингэ шахалтаа хийхдээ ойлооч өмнө хөвч байгаа шахалт оруулсан шүү дээ тий. Yes. Хөвч байгаа одоо энэ сонголт дээр хөвч байгаа шахалт оруулсан. Энэ дээр болохоор яг илүү доошоо кантил одоо тий. Тий. Доошоо болно. Тэгээд нөгөө цээжийг сонгож болно. Гурван толгой бас илүү ажиллана тий. Тэгэхдээ энэ одоо газар хөвч байгаа шахалтыг одоо энэ шахалтан дээр болохоор гурван толгойн ажиллагаа илүү багасаад тэгээд нөгөө хөдөлж байгаа орон зайчин илүү багасаад ирчихсэн. Тэгэхээр илүү цээж рүү чиглэхэд арай амархан болчихно. Тэгээд та нар одоо энэ хөвч байгаа дасгалыг туршиж үзэхдээ одоо ингэж тий. Нэг бол дараа нэг бол ихлүүдээ явчих бас болно. Яаж хийх вэхээр яг сантл дээр авсан шигэ. Аваад үлгээр аартууч. Болтой. Ямар вэ? Яах вэ? Ингээд бариад ич. Яа. Okay, baby. Focus. Focus. Hatta işe. За шпитэн дасгал. Шпит дээр чихээр илүү хозураа болно. Хозураа болгож байгаа гэхээр тохоогоо сайн дэлгэж өгнө. Тохоогоо сайн дэлгэхэд одоо энэ цэжи болчих чинь гадна талаасаа сунгаж өгөх болохоор энийг болохоор илүү одоо гэх тийм өөрөс ийм одоо өнөхийн обе бүх тийм дасгал гэж тийм зааж болно. Тэгээд энийг яаж хийх вэхээр болж байгаа шилтгэл хийсэн дээр 25-30 гэх тийм. Энэ 20 ихтэй таа бэлээ. Жигээр их зүйлүүд байхгүй. Бас энэ тэгээд санийхтай яасан шиг их тийм байх биш их таа биш. Тэгээд аа чи юм. Араа. Макарена. Let's go baby. Заавал.
baby. За хамгийн сүүлчийн тасал чэйгийн үнээр бид хоёр хийж байгаа бол штанга шахна. Штанга. Тэр иртэй хийх байгаа. Штанга. Тийг ярьдаг тавирч байд юм анаа. Штанга. Гадагсан. За энэ одоо bench press шүү дээ. Штангта. Тэгэхээр энээр иртэй тогтцсон байгаа. А иртэй тогтсон яахаар гэхээр чинь одоо улам хөдөлгөөн дээш явахаар улам бовчин чинь улам илүү бовчнд ачаал аавна гэсэн үг тийм. Тэгээд дээрээ илүү чангалаар илүү гоё бовчингийн одоо бовчингийн чэйжийн бовчин чи илүү сайн ажиллана гэсэн үг. Тэгэхээр чи одоо энэ одоо харж